За сайн бацхан өнөөдрийн хуулийн булангаар UB Advocates хуулийн гэрийн өмгөөлөгч Борхоо би за дараах асуудлуудаар хууль зүйн зөвлөгөө мэдээлэл хүргэхээр бэлдлээ. За сүүлийн үед нийгэмд тулгамдж байгаа асуудлын нэг болох үе тэнгийн дээрхэлтэй холбоотой асуудлаар та бүхэнд өнөөдөр хууль зүйн зөвлөгөө мэдээллийг хүргэнэ. За юуны түрүүнд үе тэнгийн дээрхэлт гэдэг ойлголтыг тайлбарлах нь зүйтэй. За үе тэнгийн дээрхэлт гэдэг бол хэсэг бүлэг хүүхдүүд хэсэг бүлэг хүүхдийг бие махбод болон сэтгэл санаагаар нь одоо дараалан хохирохыг давтамжтайгаар хохирохыг бол ойлгож байгаа. За энэ үе тэнгийн дээрхэлтийн хэлбэрүүд нь ер нь ямар байдлаар илэрж байна вэ гэдэг асуудал байгаа. За бие махбодын үгэн, за нийгмийн харилцааны цахим гэсэн ийм байдлуудаар хэлбэрээр үе тэнгийн дээрхэлт бол явагдаж байгаа ийм судалгааны үр дүн бол гарсан байгаа. За бие махбодын гэдэг ойлголтын дотор юу хамааруулж ойлгох вэ гэдэг асуудал байна. За нэгдүгürt бол цохих, түлхэх, өшөглөх, эд зүйлийг нь булаах гэх мэт агуулгыг бол бие махбодын хүчирхийллээ дээрхэлтэй гэж ингэж ойлгоно. За үгэн хэлбэрээр яаж одоо үе тэнгийн дээрхэлтэнд өртөж байна гэдэг асуудал дээр бол за доромжлох, хоочлох, занал хийлэх, гутаах гэдэг юм уу ийм байдлаар бол үе тэнгийн дээрхэлт явагдаж байна. За нийгмийн харилцааны шинжээр бол за гадуурхах, бүлгээс хасах, найз нөхдөөс нь салгах одоо цуурхал тараахч гэдэг юм уу ийм байдлаар бол үе тэнгийн дээрхэлтүүд явагдаж байна. За цахим орчинд мөн одоо үе тэнгийн дээрхэлтүүд явагдаж байна. За Facebook, TikTok, Instagram, чат, мессежээр доромжлогч гэдэг юм уу зураг бичлэгээр сүрдүүлэгч гэдэг юм уу ийм байдлаар бол үе тэнгийн дээрхэлтүүд хэлбэрийн хувьд бол явагдаж байна. За энэ үе тэнгийн дээрхэлттэй холбоотой үр дагаврууд ер нь үр дагавар ямар байд юм бэ гэж те. За үе тэнгийн дээрхэлтэнд өртсөн хүүхэд бол нэгдүгээр сэтгэл зүйн үр дагавар үүснэ. За суралцах нөхцөл байдалд нь сөргөөр нөлөөлнө. За нийгмийн за зан үйлийн за цахим орчны гэсэн ийм сөрөг үр дагаврууд бол үүсдэг байна. За нэгдүгürt бол энэ сэтгэл зүйн үр дагавар одоо ямар байдлаар илэрдэг вэ гэдэг асуудал байгаа. За айц түгшүүр автах, ганцаардах, өөртөө итгэлгүй болох байдлаар бол хүүхдэд илэрч байгаа. За суралцах үр дагавар дээр ямар байдлаар илэрх вэ гэхээр хичээл таслах, за мөн одоо сургалтын амжилт буурах, за сургуульдаа явах хүсэлгүй болох дээр бол одоо үр дагаврууд нь бол илэрч харагдаж байна. За нийгмийн үр дагавар дээр нь бол ямар байдлаар илэрх вэ гэхээр за найз нөхдөөсөө хөндөрөх, өөрийгөө тусгаарлах байдлаар хүүхдэд ийм одоо үр дагавар илэрч ажиглагддаг байна. За эрсдэлт зан үйлийн одоо үр дагавар бас гарч ирдэг. За үүнд бол юг хамруулж одоо юу илэрдэг вэ гэхээр өөрийгөө гэмтэх бодол төрөх, за мөн одоо түрэмгий зан, за арх тамхи зэрэг эрсдэлт нөхцөл байдлыг одоо эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэх ийм байдлаар бол бас илэрдэг. За цахим орчны эрсдэл байгаа. За доромжлох, зураг мэдээлэл тараах, нэр төрд халдах үйлдэл богино хугацаанд одоо олон хүнд хүрдэг ийм байдлаар бол тэр цахим орчны нөхцөл байдлууд нь бол илэрч ингэж хүүхдэд бол сөрөг үр дагаврууд бол үүсэж байгаа. За энэ үе тэнгийн дээрхэлтэй холбоотой асуудал дээр өрсөн сэргийлтийн асуудлууд ер нь яаж явагдах юм бэ? Ямар байх юм бэ гэдэг асуудал байгаа. За нэгдүгürt бол өрсөн сэргийлтийг хэд хэдэн түвшинд авч үзвэл илүү бүр нөлөөтэй гэж харж байгаа. За нэгдүгээр сургуулийн түвшинд, за багшийн түвшинд, эцэг эхийн түвшинд, хүүхдүүдийн түвшинд, цахим орчны түвшинд гэсэн байдлаар одоо үе тэнгийн дээрхэлтээс өрсөн сэргийлүүл бас үр дүнтэй байх боломжтой гэж ингэж харж байгаа. За сургуулийн түвшинд одоо үе тэнгийн дээрхэлтээс хэрхэн хамгаалах өрсөн сэргийлэх вэ гэдэг асуудал дээр за сургууль бол үе тэнгийн дээрхэлтийн эсрэг дотооддоо журамтай байх. За мөн одоо гомдол мэдээллийг хүлээж авдаг ийм тогтолцоотой байх, механизмтай байх, мөн одоо нууцлыг хадгалдаг байх гэдэг ийм одоо арга замуудыг сонгон хэрэглэж түүнийг хэрэгжүүлвэл бас тодорхой үр дүнд хүрнэ гэж ингэж харж байгаа. За багшийн түвшинд үе тэнгийн дээрхэлтээс хэрхэн яаж өрсөн сэргийлэх боломжтой юм бэ гэдэг энэ агуулга дээр
За ангид одоо давтамжтай ажиглалтуудыг хийх, ангийн өөрөөр хэлбэл ангийн хүүхдүүд болон бусад хүүхдүүдийг ажиглах. За үе тэнгийн дээрлэлтэнд өртсөн хохирогч хүүхдийг буруутгахгүй байх. За үе тэнгийн дээрлэлтэй холбоотой мэдээлэл өгсөн хүүхд буюу гэрчийг одоо гэрчийн мэдээллийг задруулахгүй байх гэх юм. Иймэрхүү одоо арга замуудыг ашиглавал одоо илүү үр дүнтэй байх боломжтой. За эцэг эхийн төвшөнд үе тэнгийн дээрлэлтээс яаж урьсан сэргийлэх вэ гэдэг энэ асуудал дээр бол за хүүхдийн зам байдал, за хичээлдээ явах хүсэл, за сошиал хэрэглээ эдгээрийг нь бол хянах зүй зохистой байдлаар хэрэглэх, зүй зохистой байдлаар ашиглуулах тал дээр анхаарах ийм нөхцөл байдлуудыг бол бас анзааруул. За мөн одоо багш, сургууль мөржүүлэгч сургууль, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагч гэдэг юм уу, бусад байгууллагуудтай бол хамтран ажиллах, мэдээлэл солилцох, мэдээлэлтэй байх нь бол за үе тэнгийн дээрлэлтээс урьсан сэргийлэх ийм одоо өр нөлөөтэй аргуудаа гэж ингэж үзэх боломжтой. За энэ удаагийн хуулийн булангаар UB адвокат хуулийн бэрмийн өмгөөлөгч Борхоо бие үе тэнгийн дээрлэлтэй холбоотой зарим асуудлаар хуулийн зөвлөгөө мэдээллийг хүргэлээ. За та бүхэн өглөө хөтөлбөрийг үргэлжлүүлэн үзээрэй.